Яг одоо YouTube-ыг эхлүүлэх гээд чадахгүй, таанаас эхлэхээ мэдэхгүй, яаж хийхээ мэдэхгүй, шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа тэр хүмүүст өнөөдөр туслахаар шийдлээ. Чи зүгээр яг цаг нөхцөөх зүйл хийх гээд байна уу? Эсвэл үнэхээр амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгээд энийг хийх гэж гэнэ үү гэдэг асуулт. Энд хариулаад үзтээ. За хүрч чадна гэж байгаа бол юу ч чамайг тийм итгэлтэй болгож байна? Тэрийг чи асууя. Энэ асуултын хариултанд чиний онцлог, чиний ур чадвар, чиний давуу талууд гарч ирэх байх. За тэгэхээр одоо тэр онцлог, давуу тал, ур чадваруудаа мэдсэн мэт чиний тэр онцлог, тэр давуу тал, ур чадвар чинь яг ямар төрлийн контентэнд байвал илүү зохимжтой юм шиг санагдаж байна. За зүгээр жишээ шүү заяа. Ямар нэгэн байдлаар тийм хошин мэдрэмж, sense of humor тиймэрхүү зүйл байхгүй хүн entertainment чиглэл рүү орох юм бол маш хэцүү. Илүү нухацтай аливаа зүйлийг дүн шинжилгээ ээж задлж ярьдаг тийм төрлийн хүн байх юм бол чи одоо talking head төрлийн контент хийвэл илүү давуу талтай ч юм уу те. Гэх мэтчлэн яг өөрийнхөө онцлог тохируулж контентынхаа төрлийг сонгох юм бол чиний амжилтанд хүрэх магадлал чинь өснө.